хитгэн орцтой амттай гоё хүүхдүүд идэх туртай гоё хоол сурсан. Та хуваалцъя. Энэ цэцгийн орно, моцарелла юм нөгөө юутай өрсөн сыр орно. За махандаас ингээ вандуй эсвэл эрдэнэ шиш гэд энэ хэдийг эсвэл паприка гэд хийж олно. За хамгийн голоос орсон юм хуурай нөгөө бүтгэрүүлсэн томатны соус хэрэгтэй. За тэгээд өөртөөхөө дуртай амтлагчудаа игээд би бол хуурай сормос хар перц давсаар амталчлаа. Тэгээд татсан мах орно, төмс орно. Төмсөө сайхан угааж хэрчээд иймэрхүү маягийн хэрчиж бэлдээд нэмхэн зузаанаараа нэг иймэрхүү хэрчижүүлдээ. Тэгээд кофе халаагаад 200 градус дээр халаагаад дараа нь нөгөө зориултын кофений цаасан дээрээ сэрээ сайхан ингэж нэгэн жиг тарааж тавиад дээрэс нь төмсөө яг нэг дээр нь жоохон ингээд яана гэдэг уулзуулаад дээр нь яг энэ тавьсан шиг ингээд тавиад жоохон дос дээр нь дос жоохон цацаад оливын дос юм уу тэгээд махаа бол тустаа хариулын таван дээр шарна. Би сүүлийн үед маслаар хоолоодоо ураад байгаа. Энэ яг бол хоол хуурдаг масл, нөгөөх нь болохоор жоохон давстай тийм масл болохоор нь жоохон бас амтлах гад энэ хоёрыг холиод хуурчлаа. За эхлээд махаа жоохон хуураад болохоор нь сонгон, сормосоо, хоёр төрлийн сонгоноо хийгээд вандууга сайн нөгөө кетчуп гэнэ нөгөө помидорны амтлагчаа төгрөөсөн помидороо игээд тэгээд ингээд за төмсөө нэг иймэрхүү болохоор нь гаргаад дээрэс нь нөгөө махаа сайн шүүсгүй сайхан шар болгоод тэгээд нэгэн жигэд дэвсээд тэгээд ороохтой жоохон болгоомжтой араагаар халуун байгаа халуун сэр төмсөө энэ цаасаараа ингээд жирэглээд гадуураа нь алчураар жирэглээд юм уу тэгээд ороочороо тэгээд нөгөө цэцгийн тосоо цэцгийг тавиад дээрэс нь ингээд идэхээр аюу гоё амттай гоё болж илээ. Хамгийн гол нь цэцгийг ч нөгөө жоохон хүүтэн байгаа болохоор энэ халуун сэр юутай аюу гоё зогцож илээ. За амжилт.